Сайн байцгаана уу? Өнөөдөр Монголын Бөө мөргөлийн Тэнгэр хажуу бэхий компанийн үүсгэн байгуулагч Мөргүүн Цалтай Баясгалан багштай уулзахаар ирсэн байна. Өнөөдөр бид нар Монголын Бөө мөргөлийн Тэнгэр хажуу бэхий компанийн үйл ажиллагаа болон салбар байгууллагуудын талаар танилцах болно. За, тань энэ өдрийн мэндийг хүргэе. За, баярлалаа. Тэнцсэн мэндийг Тэгээд та өөрийгөө танилцуулна уу? За, намайг Суданцрынгийн Баясгалан гэдэг. Би Тэнгэр бэхий өргөө нийт төрөлхтөрөөс байгууллага Тэнгэр хажуу бэхий хуцад компаниг үүсгэн байгуулагч. Энэ байгууллагын харьяа байдаг хайхан болоод хөгжмөн сургалтын төвүүдийг бас санаачлан байгуулсан тийм хүн байгаа. За, би Оросын холбооны улсын Санкт-Петербург хотын зам харилцааны их сургуулийг автоматик телемеханикийн инженерийн мэргэжлээр төгссөн. Дараа нь эдийн засаг, бизнесийн удирдлага, иргэний барилга, зам тээврийн чиглэлд 2 дахь 3 дахь мэргэжлээ эзэмшсэн. Шинжлэх ухаанд хайртай, эгэлжирийн сэхэтэн хүн. Одоо бол би мөнх хөх тэнгэрийг шүтдэг. Орчлон ертөнцийг маш өргөн гүн үндэсгийн хэмжээнд танин мэдгчин хүсэлтэй тэнгэр ухаантан болж одоо хувирсан, одоо өөрчлөгдсөн тэнгэр лаач хүн байна. Шинжлэх ухааны аргын мэдлэгийг бөө мөргөлийн бэлгийн одоо мэдгтэй холбож нэгтгээд тэгээ энэ орчлон хороог бүтээж чадсан их ухааны буюу тэнгэр ухааныг таних нь бөө хүмүүний эрхэм зорилго байдаг. Тэнгэр ухаан гэдэг нь өөрөөр хэлбэл арга ертөнцийн одоо эрдэм мэдлэгийг бэлэг ертөнцийн эрдэм мэдлэгтэй хослуулан гүн үнцгийг амин чанарт нь, гүн чанарт нь, их чанарт нь тулгаж таньсан тэр ухааныг тэнгэр ухаан гэж нэрлэдэг. За, тэгээд ямар ч гэсэн өнөөдөр ингээд одоо ярилцлага хийж байгаа одоо баяртай байна. Яг гэвэл одоо тэнгэр ухааны талаар ингээд яриад олон хүн ингээд тэнгэр ухааны шимтэн судаж тэнгэр шүтлэг хэмээх мөнх хөх тэнгэрийн энэ гүн ухааны таниасаа мэдээсээ гэж тулаас хүсдэг. Энэ боломжийг ашиглаад одоо тэнгэр ухаан гэдэг зүйлийн талаар бас жоохон танилцуулах болсондоо баяртай байгаа. Тэгээд яг би бол сүүлийн 16 жилийнхээ амьдралыг одоо энэ бэлэг ертөнцийн амьдрал тэнгэр ухааныг одоо чин үнэн мэдлэгийг одоо үеийн үед таниулж явсан, түгээж явсан түүхт эрдмийн мөрөг байгуулах зорилготой. Одоо тэнгэрт мэдлсэн юм билээ л дээ. Тэгээд одоо энэ тэнгэрийн байгууллагын оролцох хөгжмөн сургалтын төгс нэртэй өмнө нь зам ертөнцид буюу нэгтлэгийг 16 удаа байгуулагдаад одоо 17 дахь удаагийн бид байгуулах гээд одоо суурийн 50 шавын татаа хэлж явж байна. За, таны одоо бөөгийн амьдрал чихэн бөөгийн замдал хэрхэн яаж өрнөж эхэлсэн бэ? Та энэ түүхээсээ хуваалцж болох уу? За, би түрүүнд хэлсэн тийм би шинжлэх ухаанд хайртай тийм арга ертөнцийн эрдэм мэдлэгийг шимтэн судалсан тийм инженер бизнесч байсан. Гэхдээ үнэхээр одоо хувь заяа гэж нэг зүйл байна тийм үү? Тэгэхээр би хувь заяаныхаа эргүүлгэнд гэдэг юм уу? Одоо орж 2009 онд тэнгэрийн улаач болсон. Тэгээд дашинд нэг юм хэлээ л да. Дөнгөж ингээд улаач болж байгаа буюу онгод тэнгэрийн ертөнцөөс өөрсдийнхөө өвдгийг тосон буулгаж байгаа нэг бол бөө гэдэггүй. Нэлээд түрүүний ярьсан шиг тэнгэр ухааны эрдэм мэдлэгт нэлээд гүнзгийрэн судалсан. Тодорхой хэмжээгээр одоо сурсан мэдсэн зүйлийнхаа төлөө буюу хийж бүтээсэн зүйлийнхаа төлөө одоо хариуд тэнгэрийн хэрэгэн салтай босгох нэг бол бөөд нэрлдэг. Би бол одоо тэгэхээр ер нь бол бөө хүн бай. Улаач байж байгаа бөө болсон тийм хүн байна. Тэгтээ бас нэг юм хэлэхэд яг ингээд над шиг шинжлэх ухааны замаар ингээд олон жил яваад зөвхөн ингээд арга ертөнцийн гэдэг нь энийг арга ертөнцийн өнцөг талаас нь арга ертөнцийн талаас нь ингээд нэлээд одоо өргөн хүрээнд таньж мэдсэн тийм хүмүүс болохоор бэлэг ертөнцийн амьдрал руу орохоос их татгалздаг. Тэр утгаараа хувь заяанаас татгалзсан одоо тийм байдал үүсэж байгаа шүү дээ. Тийм бол тэнгэрийн хорой шахаа гэдэг нь орж явж байгаа харагдаад байдаг. Тэгэхээр бас дашрамд болохоор энийг хэлчих. Тэгээд би өнөхөр бас л тийм усаар би хүлээж авахаас татгалзаж явж байгаа. Дараа нь үнэхээр тэнгэр хүчтэй учраас тэнгэрийн үнэн гэдэг зүйл байдаг учраас би энийг үнэнд туугдж явж байгаа гэдэг нь өөрөө хэлбэл юу гэхээр амьдралын хатуу хөтөг үзэж өхөл хацалтай нүр тулан байжгаад улаач болсон. За, тэгээд яагаад энэ байдал үүссэн болоо гэдэг ингээд дүнээд үзэхээр
бэлгэгийн амьдралын үнэнийг олон жил нууж хааж явснаас мөн Тэнгэрийг ингээд санаатай болоод санаамсаргүйгээр ингээд Тэнгэрийн үнэнийг гэдэг нь Тэнгэрийн хуулийг, Тэнгэрийн ухааныг ингээд мушгин гуйж байсан нь өөрөөр хэлбэл над шиг бөө болох заяатай, бөө болох тавилантай олон хүмүүсийн ухамсарт гүн гүнзгий ингээд улмөрөөр үлдээч гэсэн учраас энэ сайхан Тэнгэр заяа тусч авахаас олон хүн татгалзаж онгодын шахаа барайнд бас ороод над шиг гэсэн миний амьдралын туулсан дуулдыг бас туулаад явж байгаа харамсалтай санагддаг. Тэгээд нэгэнтээ би өөрөө одоо түрүүн ярьсанчлан Тэнгэрийн үнэнд гэдэг юм хувь зээний үнэнд одоо хөвдөж туулж явсаар хагаад үнэнтэй ингээд нүүр тулаад лаач босныхаа дараа би бөө шиг буугалыг зөв бөө бай. Тэгээ бөө хүний хийх ёстой бүх зүйлийг хийж сурч одоо мэдэх ёстой бүх эрдмийг нь сурч үнэн зөвийг таниулсан Тэнгэрийн бөө болёо. Тэнгэрийн үлийг чин сэтгэлээсээ хичээн зүтгэж хийя гэж зорьсон. Тэгээд өнөөдөр бол зорьсон үлийнхаа замаар ингээ олон жил тууштай явж байгаагийн үр шимээ хүртээд хүүдээ ямар ч байсан өөрийн гэсэн хувь хүнийхээ хувьд өөрийн гэсэн лаачин бөө хүний түүх намтартай болчихсон. Тэгээд дээрэс нь олон сайхан олон сайхан шавнартай бас багш нартай бүл хамт олонтой болоод хөтөлмөсийн их сургуулийг одоо ирээдүйд босгохын төлөө өнөөдөр суурин тавьж байна. За тийм тэгээд бас нэгэнтээ ингээд өөрийгөө танилцуулж байгаа дээр улаач хүний амьдралд тийм амар хялбар зүйл байдаггүй. Маш олон даваан хугацаатай олон үдийн сорилттой хүний амьдралын сайн муу, сайхан муухай, жаргал зовлон, өхөл хацал, өнжрөл, гунгийг хүртэл одоо үздэг, өртөө явж үздэг, өнгөтэй явж үздэг. Тэгснэ өнөр олуулаад байснаа өнчин ганцаараа мэд ингээд одоо үлдэх тийм гунгийг хүртэл мэдрэгдэг тийм өөдлөх уурах олон даваа үгүй. Тэгээ ийм л одоо амьдрал. Тэгэхээр улаач хүн гэж тийм л амьдралыг туулж сая одоо 90 баруун амьдралын ингээ олон өнгийг үзэж таныхыгаа хэрээр хүн ухааждаг, төлөвшдөг, унаж босхийнхаа хэрээр хүн хад суудаг. Мөн өрөөл бусдын зовлон үгийг сонсож туулж өрөвдөхийн хэрээр хүн байхын утгыг улаач байхын үн цэн Тэнгэр байхын хүчийг гүн утгаар чин зүрхнийхээ угаас таньж мэдэрч өрөөлийн төлөө өөрийгөө золих, өргөн түмэн тустай байх, өрөвч зүйлэн сэтгэлтэй тийм хүмүүн болж одоо төлөвшдгийг өөрийнхөө амьдралаас ингээд хараад таниад байж байна. Та бидний тэгээд бас нэг зүйл өшөөрөө тийм түүх ярьж байгаа учраас та би ингээ улаач болохоос өмнө хувь хүнийхээ хувьд бол огт төлөвшөж чадаагүй маш нэцгэр нэгэн байсан байл лээ. Тэгээд улаач хүн одоо бусдын төлөө их зүйлийг хийх үүрэгтэй гэж штэ. Тэгэхээр нэг ийм зүйл ажиглагддаг. Бус улаач нарт бас миний замаар явж байгаа улаач нарт гэдэг юм уу бүх хүмүүс дээр үгүй юм. Одоо сургамжийг хэн гэх юм да. За тэгэхээр нэг маш олон улаач хүмүүс ингээ өөргөө мэдүүлэх явцдаа бас их алдаа гаргадаг л да. Тэгэхээр улаач хүн ингээд нэгэнтээ улаачийн үүрэгтэй болчлаа. Энэ өөрөө хувь зай тавилангийн хувь заяаных нь үндсэн одоо даалгавар юм хөтөлбөр болоо явчлаа. Тэгэхээр ингээд энэ үүргийг биелүүлж явахдаа хэн нэгэнд одоо шиг ялархаж биш. Эсвэл би л бусдын төлөө хичээж ин гэдэг явж ийн гэдэг утгаар ингээд ямблаад эрэх тарах идэх. Өөрийнхөө өчүүхэн иршиг ингээд башгийн төлөө биш те. Нийтийн иршигний төлөө одоо би нийтийн иршигний төлөө үйлчлэх би Тэнгэрийн одоо зөвхөн зарлагтай, даалгавартай нэг ажилчин хүн нэг цэрэгэн гэсэн утгаар хандаж ингээд өөрийнхөө хийж байгаа зүйлийг чин сэтгэлээсээ хичээн зүтгэж хийж явах учиртай байлаа. Ер нь бол Тэнгэрийн одоо эрхэм зорилго бол энэ дэлхийд хүндрэлтнийг өвтэй найртай, эрдэмтэй, оюунтай, инх амгалан оршоосай гэсэн чин хүсэл байна. Яагаад гэвэл огторгын одоо нэгэн гариг манай энэ дэлхий тэг нэгэн эс болсон энэ дэлхий амгалан байх юм бол Тэнгэр өөрөө амгалан байдаг юм байна. Тэгэхээр дэлхий маань амгалан байх юм бол буюу өөрөлдөл хүндрэлтэн ухаантай байх юм бол дэлхийгээ ингээ бүгдээрээ хайлаад тэгээд нэг нэгийгээ хүндлээд нэг нийтийнхаа төлөө нийт нь нэгийнхаа төлөө гэсэн ингээ ухамсардор эв битэй сайхан амьдарч чаддаг юм. Хүндрэлтэн ингээ мухагшаад ирэхээр хоорондоо дайсагнан муудалцаад дэлхийгээ ухаж тонож олсон зүйлээ ингээ хоорондоо булаацлаа. Эцсийн дүндээ хүчтэй хүчгүйгээ элэг барьдаг, хүмүүждэг, эсвэл айлган сүрдүүлдэг. Замаар тий хэрэглэхдээ ингэж сүрдүүлэхдээ маш олон худал зүйлийг, хурмаг зүйлийг
зүйлээр үнэнийг ингээд дийлж явсаар байгаад амьдралыг маш эмх цэгцгөө утга учиргүй тийм болгож хувирдаг. Тэгэхээр энэ гажуудыг засаж залруулах гэж нийтийн мунхагшил, нийтийн энэ ухардлыг сэхэрл гэгэрлэр халаад дайнд дэлхийд энэ хямглан зөв зүйтэй амьдралыг олон зуун жилээр тогтоох Тэнгэрийн эзэдийн зорилгод туслах гэж улааж бүх хүмүүс тэр тусмаа Номтын Тэнгэрийн улаарч олноор хэмэлдэг тийм жамтай юм байна. Тэгэхээр тэр ёсоор би Номтын Тэнгэрийн тамхт нэг улаач нь байж бөөн болоод хүн ардыг Тэнгэрийн өнөхөлийн дагуулж мөнхөг Тэнгэрийн эрдэм ухаанд замчилж ухаанд одоо өвдийнхөө оюуны үйл хэрэгт дэм болж байгаа. Тэгэхээр улаач хүмүүний эрхэм муу бол Тэнгэрийн санааг газарт хэрэгжүүлэгч байв. Тэнгэрийн хүсэл зэргийг олонд таниулагч, өвдийн эрдэм оюуныг нийт түгээгч, Тэнгэр болоод газрын үнэн буюу их засаг дор Тэнгэрийг өмгөөлөх, үнэнийг өмгөөлөх, хамгаалах, тэгээ энэ процесс дэг журмыг бүрдүүлэх, сахиулах, эв биеийг сануулах тийм дуу хоолой болж байгаа ч юм. Тэгэхээр өнөөдөр Монголын олон буулгаач нар яг Тэнгэрийн тамгад нь яг л энэ замаар явж байгааг нэг нь яг нэг нь л бий байгаа байхгүй. За гэмээр Та бидэнд Тэнгэр үзэл болон Номтын Тэнгэрийн талаар танилцуулж болох уу? За тийм. Тэгэхээр нөгөө мөнхөг Тэнгэр өөрөө маш ингээд маш нарийн бүтцтэй. Энэ цагийн одоо хүчрэг гэгдсэн одоо англичууд, Америкчууд ямар улс үгүй юм. Тэр улсуудын төрийн бүтцээс илүү маш нарийн чиг үүрэг зохион байгуулалттай иргэн гэсэн Тэнгэр мөнхөг Тэнгэр байна. Тэгэхээр мөнхөг Тэнгэрийн үйлдвэрийг хувааж, хойрлж ингээ аваад дор бүрнээ хариуцаад тэр чиглэлдээ үйлээ хийж буй иргэн гэсэн Тэнгэрийн тэрийг ирээсэн Тэнгэрийг чуучаад ирээсэн Тэнгэрийн нэг нь Номтын Тэнгэр. Тэгэхээр нэг юм бас ойлгох хэрэгтэй. Энэ цагт шинэ ухааны хүрээлэн, академи, яам, тамгын газар одоо сургуулиуд гэдэг ингээ боловсролын салбарыг бүхэл бүтэн олон одоо сегментүүд улс орны хөгжлийг урагшуулж чиглүүлж явдаг шиг мөнхөг Тэнгэр, Номтын Тэнгэр маш чухал үйлдвэрийг хүлээгээд иргэн гэсэн байхад тархин болж орчдөг. Харин хан Тэнгэр гэж ойлголттой. Тэр хан Тэнгэр болохоор зүрхэн болоо мөнхөг Тэнгэрийн энэ л хязгааргүй айсад байгаа бүхнийг удирдах жолоод засаглаж байна. Номтын Тэнгэрийн онцлог гэхээр Номтын Тэнгэрт хүн төрлөختний одоо Номтын Тэнгэрт хэн байдаг вэ? Тэр Номтын Тэнгэрт хүн төрлөختний түүхэнд оршиж байсан өнөөдрийн энэ цагийн шинжлэх ухааны суур ойлголт, онлын үндсүүдийг, мэдлгүүдийг бий болгосон. Шинжлэх ухааны олон нийтүүдийг нээж өгсөн үе үеийн их эрдэмтэд мэрэгд. Арга ертөнцийн одоо эрдэмийн оргилд өнөөдөр ч гэсэн суу алдарн төгсөн их сэтгэгч нар, их зөмж нар, гүн ухаанч нар олноор орчдөг. Тэгэхээр тэд бол хүн төрлөختөнд одоо таниулах нэн шаардлагатай. Хүн төрлөختөн одоо жишээлбэл шинжлэх ухааныг хөгжүүлж явах үедээ гээгэд үлдээж гисэн гүн ухааны, бэлэг ухааны, тэнгэр ухааны үнэн мэдлгүүдийг одоо буцаж сэргээж таниулаад зааж түгээж тэгжээж хүмүүс нэг бэлэг ертөнцийн тэр ирэн рүү одоо оруулах тэр үйл хэргийг Номтын Тэнгэр дэмнэх зорилгоор одоо хөгтөрмөсийн сургууль буюу төвийг газар дэлхийд үүсэн байгуулж байгаа. Тэгээд ташрын дуларт ингээд Номтын Тэнгэрийн үйл ажиллагааг дэлгэнгүй ойлгуулахын тулд хэлээ л дээ. Номтын Тэнгэрийн үйл хэрэг одоо энэ ертөнцид хизээж тасарч байгаагүй. Өнөөдрийн шинэ ухааны нээлт бүрийн цаана Номтын Тэнгэрийн эрдэм ухаан байсан. Өнөөгийн хүндрэлтний ололт амжилт бүрийн цаана Номтын Тэнгэрийн үйл хэрэг явагдчихсан. Энэ утгаараа Номтын Тэнгэрийн бөө улаач болсон бид нар яхав тэр мөнхөг Тэнгэрийн мэдлэг оюуныг дэлхийн хүмүүст хүргэх гэсэн Номтын Тэнгэрийн эрдэмтэн бэргэдийн үгийг дамжуулж үйлийг дэлгэрүүлж одоо явах учиртай. Тэр утгаараа Номтын Тэнгэрийн одоо бид 17 сургуулийг бүртгүүлж авсан. 17 сургалтыг тусаж авсан. Ингээд түүнийгээ олон нийтэд түгээгээд таниулаад явж байна. Тэгээд яг мэдээж Номтын Тэнгэрийн салбар өргөдүүд газар дэлхий зөндөө байгаа. Түүний нэг нь хөгтөрмөсдөг. Тэгэхээр нэг юм ойлголт байна. Огторгой Номтын Тэнгэр, мөнхөг Тэнгэрийн Номтын Тэнгэр гэсэн ойлголт байна. Тэгэхээр манайх өнөөдөр мөнхөг Тэнгэрийн Номтын Тэнгэрийн эрдмийн өргөө буюу Алтан гац одны харьяанд байдаг тэр Номтын Тэнгэр. Ягаад Алтан гац од ч өөрөө нэг түүний ярьсан орчлол мөнхөг Тэнгэрийн төр норшдог газар. Тэгэхээр тэнд төрийнхаа өргүүдийн дэргэд, төрийнхаа тэр их хаадуудын дэргэд Номтын Тэнгэр орж. Жишээ болгоод хэлээ л дээ. Одоо өнөөдөр
манай алтан одоо бидний харьяа байдаг дээр байдаг алтан гац одны номтын тэмрэгт ямар хүмүүс байдаг вэ гэхээр тэгэхээр тэнд хүн гүрний их юунууд сэтэд мэрэгд зөвлөх сайдууд маш олноороо байдаг. Мөн тэнд жишээлбэл мөнх тэнгэрийн хаан, хаадын хаан, дээд хаан, Атил эцэг бас байдаг. Тэгэхээр бидний өртөөлөн болгосон 17 судрын хамгийн анхны судар нь Атил хааны түүх байсан. Тэгэхээр энэ Атил хааны түүхийг Атил хаан өөрийнхөө биеэр онгод дүрээр ирээд өөрийнхөө амаараа энэ түүхийг айлдан болгосон баг. Мөн энэ сударт түүний их хатан төрийн одоо их багш дэмж Крак хатан Атил хааны байгуулсан хүн бүрний төрийг залгамжлаад жолоодод үлдсэн их хаадууд нь болох 5 хүүхэд нь ирээд бүгдээрээ түүхээ айлцсан. Тэгэхээр манай хөгтөрмөс өргөө өнөөдөр алтан гац одны номтын одоо их мэрэгдийн гэдэг нь өргөө одоо академик шилхэн одоо үйл хэргийг залгамжлан өртөөлж явж байгаа гэдэг утгаараа дэлхийд бол номтын бусад өргөөдүүдээс ялгаан тийм байна. Тэгээ хүн бүрний үед дэлхийд байгуулсан хөгтөрмөсийн их сургууль болохоор Австрали улсын Queensland мужийн улуураа хадны дэргэд байлжсэн. Тийм байна. Тэгээд бас нэг юм бэлэгдэлтэй зүйл байдаг л да. Яг өнөөдөр ингээд хоёлаа уулзаж авах шин би энэ өдрийг бас бэлэгшээж байна. Яагаад тэгэхээр бид хөрс дэлхийд мэдлсэн номтын алтан гац одны харьяа номтын тэнгэрийн 17 дахь өргөөг байгуулж байгаа. Гэтэл өнөөдөр манайх яг өнөөдрийн байдлаар ерөөсө 2-3 хоногийн 17 дахь судраа босоод авсан. Тэ 14 хоногийн 17 дахь сургалтаа бас үлдээж аваад түмэн төгөөд явж байгаа гэдэг утгаараа энэ бас тийм зүгээрч нэг одоо тоо биш болов гэдэг маш бэлэгдэл дагуулсан маш ирээдүйн одоо амжилтыг гэдэг юм уу том үйл хэргийн одоо зам мөрийг тэгшилсэн тийм ерөөдөө бэлгшээлтэй тоо байна гэж хэлгээд. За тийм байна. За тэнгэр хачуу бихий өргөний талаар байгууллагын талаар та бидэнд бас нэг танилцуулга хэлж өгнө үү? Ямар чиглэлээр? За тэнгэр хачуу бихий компани бол 2014 онд анх Атил хаан судрыг тосож аваад хөгтөрмөсийн 17 дахь өргөний анхны шавыг ёсолсон тэр цагаас эхэлж байгуулагдсан. Одоо тэр үед номтын тэнгэрдээ за номтын тэнгэрийн өргөө газар байгуулахаар боллоо. Шаваа тавьчлаа гэж. Харин тэр нь 2018 онд болохоор яг улсын байгууллагаар улсын хууль эрх зүйн актуудын дагуу бүртгэгдээд байгуулагдсан байна. Тэгээд тэнгэр хачуу бихий одоо компани дэргэд тэнгэр бихий өргөө гэсэн нийт дүүжлэх юмс байгуулга байна. Бас дээрээс нь яг үйл ажиллагаагаа одоо явуулах боломжтой байх зорилгоор хайхан гэдэг нэг домнохын өргөөтэй хөгтөрмөстэй нэг сургалтын төвтэйгээр одоо явагдаж байгаа. Тэгээд ташрамт нэгдийн бүх юм чинь бид нар чинь ямар ч нэг зүйл нэр өгтөө их бас бодож тунгааж өгнө л дээ. Тэгэхээр тэнгэр хачуу бихий гэсэн нэрийг бас хүмүүс гэсэн ордог. Яагаад ингэж нэрсэн бэ гэж асуудаг. Тэгэхээр хүн гүрний үед буюу Атила хааны үед хөгтөрмөсийн их сургуулийн салбар сургууль, хаттын сургууль Австрал байсан гэдэг хүмүүс юм. Тэгэхээр тэр одоо сургууль тэнгэр хачи бихий гэсэн нэртэй гүнжтийн сургууль байсан. Тэр сургуулийг Атил хааны хатан, Крак хатан өөрөө байгуулад өөрөө тэндээ багш нараа зэхэн бэлддэг байсан. Яг гоо сонирхолтой ирэхэд одоо өнөөдөр Австралийн эрдэмтэд тэр сургуулийн борийг илрүүлжээ, тэнд матлаг хийгээд маш олон одоо матлаг баримтуудыг юм гаргаж судалгаа явагдаж байгаа. За дашрамд бас дахиад нэг хазаад нэг ярьчээ. Өнөөдөр ингээ алтан гэрэн ирнэ гэж хүндлэгтэй ярьж байна. Алтан гэрэн эхэллээ гэдэг дэлхийд даяард маш ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр алтан гэрэн гэдэг ойлголтыг бас давхарт нь ярьчээ. Алтан гэрэн гэдэг нь болохоор алтан гац одныхан энэ дэлхийд иргжрээд дэлхийн хүндрэлтнийг бэлгийн эрдэм дор удирдах алтан төрөм байгуулаад алтан эрднийхаа босгоор хүндрэлтнийг дагуулж хөтлж арахыг хэлж байгаа. Тэгээ энэ талаар яг бас алтан майдар бурхан мянган буртаа сайн цагийн мянган буртаа дагуулж ирнэ. Тэгээд хүндрэлтэнд мөнхийн ажил өрнө гэсэн бас бошиг байд. Тэгэхээр энэ алтан эрэнд тийм үү яриад байгаа алтан эрэнд бид алтан мэдлэгтэн буюу арга болоод бэлгийн хос мэдлэгтэн гэдгээр байх учиртай. Дээрэс нь алтан үнэнд хөтлөгдсөн байх хэрэгтэй.
буюу алтан үнэн мэдлэгтэн, алтан грэтэн байх учиртай л да. Тэгэхээр алтан эрэнд хүндрэлтэн алтан дээд үнийн аялуутан болох учиртай. Гэхдээ ингээд бас ингээд зөндөө бошгууд байна. Тэгээд за дээрэс нь манай дэлхийн өөрөө алтан гац одны харьяан байдаг. Алтан гац одныхоо одоо охин гэж одоо нэрлэж болохоор тийм их хүрэн болоод амин буйн холбоотой. Тэгэхээр манай алтан дэлхий амар амгалан байх юм бол алтан газар яг өөрийнхөө суурин дээр амар амгалан байж алтан гац одыг тойрсон орчлон хорвоодын гариг ирсүүд бүгд амар амгалан байна. Тийм одоо гүн утгатай байдаг. Тэр утгаараа нөгөө алтан гац одны дэргэд байрладаг Намтын тэнгэрийн хөгтөрмөс гэдэг сургууль өнөөдөр алтан дэлхийдээ одоо Боренцгийн явж байгаа. Тэр үед хөгтөрмөсийн сургуулийг тэнгэр хачи бихийг нэртэй байсан. Тэгэхээр юу гэсэн үг гэхээр энэ юу гэсэн үг гэхээр тэр үед нөгөө бэлэг арга ертөнцийг цэгцлэх нэн шаардлагатай байж тэр үед нөгөө бидний энэ цагийн аргын шинж ухаан ингэтлээ хөгжсөн шиг тэр цаг аргын шинж ухааны эрдэм мэдлэг хоцрогдсон байжээ. Тэгэхээр бэлэг ертөнцийн үнэн дор арга ертөнцийн цэгцлэх шаардлага байсан учраас хачи буюу хав чин гэдэг гэсэн үг л дээ. Тэгэхээр бэлэг ертөнцийг чин гэдэг утгаар нь чин гэж нөө чин үнэ буюу зам ертөнцийн арга ертөнцийн үнэ гэж яс их засаг. Тэрийг таниулж исэн байна. Тэгвэл аргын мэдлэгийг мэдлэгийн үнцийг таниулж исэн байна. Гэтэл одоо болохоор бид арга ертөнцийн аргын одоо ертөнцтэй гэдэг юм аргын шинж ухаан төвөн дэлгэрээд нэлээд удаан хугацаагаар оршихтаа арга ертөнцийн мэдлэг нэлээд өндөр түвшинд хөгжижээ. Тэнгүүд арга ертөнцийн хөгжил ингээд нэлээд өндөр түвшинд хөгжөөд ирэхээр нөгөө бэлэг ертөнцийн эрдэм гэдэг юм үнэ гэдэг юм хууль жамыг таних мартаад эхлэнгүүд буцаагаад бэлэг ертөнцийнхээ үннийг таних гэдэг эрдмийг төгөх гэдэг. Тэгэхээр энэ нэг ха чуу буюу кав чуу гэдээ болоод явчихж байгаа. Тийм утгаараа нэг тэнгэр хачуу бихий гэсэн хэлэгдэл болоод эндээ зориг үйл хэргийг нь үнцэн бас агуулгаж байгаа. За манай хэд хэдэн төрлийн сургалтууд явагддаг. Манай сургалтууд маш тийм олон талд одоо өргөн хүрээтэй. Жишээлбэл манай сургалтанд далд ертөнд сонирхдаг, судалдаг, бөө улаач болсон, шинж ухаанд дурддаг, шинж ухаанч хүмүүс эмнэн номдог, шид өвдөст бас дуртай гэх юм. Гэвчлэн маш олон тийм төрлийн хүмүүс хүртээмжтэй даар манай сургалтууд байдаг. За жишээлбэл бид манай байгууллагын бас нэг онцлог бол ховсын байгууллага гэдгээрээ бас танигдж гарч ирсэн. Тэгэхээр өнөөдөр бол бид мөнх тэнгэрийн ховсыг хийж чаддаг. Энэ эгэл жирийн ховсоос маш их ялгаатай зүрхлийн арга өндөр түвшний ховс байгаа. За мөн бид алтан гац одны ховсыг хийж чаддаг. Гэхдээ бид нэг хүмүүст ховс ихтэй энгийн эгэл жирийн ховсуудыг хийдэг. За алтан гац одны ховсоос гадна бид мөнгөн гац ододын ховсыг бас хийж чаддаг. Сүүн ододын ховсыг бас хийж чаддаг. За дараа нь алтан гац одны шидийг бид заадаг. Өөрөөр хэлбэл алтан гац одны амийг хамгаалan байдаг 33 хангамсан 33 баатрын эрдэм ухааны оройн дээд болсон шидүүдийг бид 33 багц сургалтаараа заадаг. За манай байгууллага дахиад зөнгийн сургалтуудыг явуулдаг. Жишээлбэл Чингис хааны 13 алтан зүм гэсэн сургалт манайд байна. Өөрөөр хэлбэл их хааныг зүм бүлэгтэн болгож чадсан мэрэгдийн эмгэдийн их зүмтэн заагдав. За дараагийнх нь болохоор сүнсийг бүтээсэн нь бүтээгч нарын эрдмийг төгөх сүнсний сургалтуудыг бид маш өргөн хүрээнд таниулж явж байгаа. Бидэнд бас сүнсний ертөнц гэсэн бас сударч бас байгаа. За тэгээд бид бол өөртөө бол яг сүнсний мэрэгчлэлтэн болох зорилготой явж байгаа яг уу. Зарим нэг хүн бол яс хитээсэн одоо мөрөөдлөж гэдэг юм өргөмжлөл бэ гэж бодогч магадгүй. Гэхдээ биднийг яг энэ чиглэлээр хөтөл зааж байгаа хөгжүү зарим гэдэг агуу зарим байдаг. Хөгжүү зарим гэдэг зарим бол мөнх хөгтөн ганцаараа л байдаг. Ганцхан хөгжүү зарим. Тэгэхээр энэ агуу хөгжүү заримыг шавнар учраас бид одоо сүнсний талаар нэлээд мэрэгшиж бодож байгаа. Энэ зүүн өөрөө энэ
За энэ мянган уруу тийм сүнсний эрдмийг сүнсний оног мэрэгчлэр сүнсний ур чадвараар гэгэрх тийм одоо эрен гэдэг юм уу мянган ба. За бидэнд бас дахиад хүүхдийн сургалт бий. Тэгэхээр дэлхийг байлдан дагуулсан Монгол хүнийг хүн болгосон Монгол ухааны сургалт. Энэ бол хүн төрөлхтнийг оюун ухааны оргил төтөлсөн их мэрэгдийг, их хаадыг, их баатруудыг сурган хүмүүжүүлсэн Монгол ухааны сургалтыг бид энэ хүүхдийн сургалтандаа багтаасан байна. Жишээлбэл хүүхдэд оюун санааны боловсролоос гадна зүрх сэтгэлийн боловсрол, зөн сонингийн боловсрол, энергийн боловсрол, их хүмүүний элбэрэхүйн боловсрол, эцэг хүмүүний эр зэргийн боловсрол, өв соёлын боловсрол, урдын боловсрол гэх мэт ингээд 9 багц боловсрол байж сая хүүхэд өв тэгш хүн болж буюу тэгш боловсролтон болдог. Тэгэхээр ийм Монгол эмгэдийн минь, ээжүүдийн минь оюун ухаанаас бий болсон сургалтаа. За дараа нь болохоор бидэнд эмнэн номнохын сургалтууд байна. Тэгэхээр энэ эмнэн номнохын сургалтын хүрээнд бид юу заадаг гэхээр эм дом гэсэн одоо тэр үгийн цаанд байгаа эрдмийг цогцоор нь ингээд заахыг хичээдэг л. Тэгээд энэ одоо сургалтанд жишээлбэл домын ам гэсэн сургалт байна. Тэгэхээр монголчууд дом бүхэн амьтаа эм бүхэн хүчтэй гэж үздэг. Тэгээ эм дом гэдэг хоёр хүн үгээр өвчний үнцийг оргуу бол эмчилж чаддаг. Эрдэм чадал хүн төрлөختний түүхэнд домч нарын, отч нарын, ангаарч нарын түүхэнд маш арбин байсан. Жишээлбэл яг домч хүний гол баримтлах зарчим юу гэхээр ингэж үздэг. Хармаа үгийн амаар өөртөө өвчнийг дууддаг бол хайрын сайхан гэгээн үгсэн тэр халуун амаар өөртөө байгаа өвчний үнцийг өгөө болгож болдго юм аа. Гэх мэтлэнэхээр хөх тэнгэр асар их эрдэм бий. Тэгээ тэнгэрийг одоо ингээд домынхаа хүчин дор, домчийнхаа эрдэм ухаанд дор амьтай амьдралтай байлгаж чадсан энэ эмгэдийн эжийн нарын эрдэм ухаанаас энэ сургалтууд бол урган гарсан байна. За хамгийн сүүлийн шин сургалт гэвэл бөө хүмүүний мэдүүлэх зохион сургалт гэсэн том сургалт байгаа. За орчлонгийн үүслээс эхлээд ам үүсэн цаг үеийн бүхий л мэдээлэл одоо зүйлийг мэдж байх нь өөрөөлөд бөө хүмүүний мэдүүлэх. Бөө хүн огторгой мэд сэтгэж чаддаг. Тийм чадaltaй байх хэрэгтэй. Бөө хүн орчлон хорвоогоо таньсан мэдлэгтэй байх учиртай. Тэгж гэмээр энэ эхлэлхийгаа засан залруулж сайжруулж чадах удирдсан бол алтан амиар дутаад ан амтангүй болчихсон байгаа. Үс урмалгүй гол горихгүй өрдөнсгүй болж байгаа энэ дэлхийг аврахаар ирсэн оройн дээд өгдийн буюу орчлон ертөнцийг бүтээсэн бүтээгч нарын үйлрэнд бид дэм болох гэж байгаа учраас бөөхөн ширхэг чулууны амьд нөхөх чадaltaй. Дэлхийн хур бороог оруулж тийм ховортож одоо ингээ ангад сангацсан газар дэлхийгээ ундаалах чадвартай. Алтан гагнаас нь сулраад ан цав гараад одоо хагарч бутарч байгаа дэлхийнхаа энэ уул хад шороо сэргээхэн бөөгний ур чадвар бөгөөд түүнийг таниулах нь бөөгийн мэдүүл зохион сургалт гэж нэрлэгдэж байгаа. Өдрөөс өдөрт одоо үгүй болж байгаа алт эрдэнэсийн олон судал суулгуудыг сэргээж чаддаг болохын тулд бөөхөн оддын нүдэндээ сурдсан байх учиртай. Шатаж өдөж үгүй болж байгаа хүчтэйгыг унган төрхөнд нь сэргээж чадах эрдмийг таньж бэж гэмээн сүүн зам галаагт юуны тул бүтээгдсэн. Сүүн зам галагт манай дэлхий нарны аймаг яагаад оршдог. Гэт энэ бүхнийг таньсны сая ширхэг хөвдийг ургуулах, ширэнгэн ойг төлжүүлэх удган зайран хэмээх тэнгэрийн одоо хүчтэн болох учиртай. За тийм зүйл зориулагдсан сургалт байгаа. Товчхондоо ингэж танилцуулж байгаа. Хайхам соёлын талаар та бас бидний мэдээлэл хөө. За манай ер нь бол нэг юм зарчим байна.
чи дэмж хүн болоо, чи эрдэмтэй юм бол чи эрдмээ бусад харуулах чадaltaй байх хэрэгтэй. Чи эрдмийнхаа үн цэнийг бусдад таниулах хүчтэй байх хэрэгтэй. Тэр утгаараа дэмчийн өргөө буюу сургалтын төв, сургуулийн дэргэд заавал домхон өргөө байдаг юм байна. Тэгээд манай байгууллага болохоор одоо энэ жил дөрөвт хичээлдээ домхон одоо анагаахын чиглэлийн үйл ажиллагаа, эмнэлгийн чиглэлийн үйл ажиллагааг хайх мөргөндөө явуулж байгаа. Мөн одоо өдөр тутамд энд домнох дамжлагыг явуулж байна. Яг хөө махан бие хүн эмнэж болдог. Тэгвэл сүнсэн бие хүн домж гэж идэг. Тэр сүнсэн биеийг өвчнийг одоо эдгэх чадaltaй хүний домж гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр бид бол илүү сүнсний одоо өвчний голомт нь өөрөө сүнсэн бие дээрээ байдаг утгаараа өвчний голомтыг үндэсгүй оргүй болгох зорилготойгоор энэ домдхон чиглэл үйл ажиллагаа явуулдаг. Гэхдээ заавал тухайн хүний тархинд эрдэмээ суулгах дэмж бий. Тэгэхээр домч дэмж гэдэг зүйлүүд салшгүй ойлгох. За тэгээд дахиад нэг юм хэлэхэд манай одоо хайхан мөргүүдийн өмнөхөн тэр өргүүдийн зорилго одоо үйл ажиллагаа нь ямар ач холбогдолтой илүү өргөн байдаг вэ гэхээр эрдэн заангаа бид нар хүнийг эмчилдэг. Эмчилгээ бид хүн эрдмээс авдаг. Мөн гадаадын аялагч зуучдыг авахтаа бид яах вэ? Аялуулангаа эрдмээ заадаг, бас эмчилдэг. Тэр энэ утгаараа ингээд аль болохоор төгс одоо цогц байгаа учраас бас гаднаас ирсэн аялагчид зуучдын хувьд маань сурах шамрын маань хувьд бол экстрэлтэн нийцэн сайхан одоо үйл ажиллагаатай газар байна гэд бас тийм талархлын гэдэг юм уу урмын үгээр бид бас өөртөө чихийг нялааж явж байна. Тэнгэр бэхий өргөдөр ямар эмчилгээ одоо явж байгаа вэ? За би яг нь ерөнхийдөө хамгийн сүүлийн эмчилгээнүүдийг хэлье юм уу? Ирээдүйд дэлгэрч байгаа эмчилгээнүүдийг хэлье. Үндсэндээ бол манайх яг юу яадаг штэ. Махан биений хөдөлгөөн дутагдлын улмаас гэдэг юм уу? Хөшөлтийн улмаас хүний бие чилж өгдөг. Тэгэхээр тэр зорилгоор манайх бол маш их амьсгалын дасгал, алхлын дасгал, йогийн дасгал, бүжгийн хөдөлгөөнүүд тэрийг бол барьдаг. Дээрээс нь далдахмсарт байгаа гэдэг нь одоо сүнсний биш махан биеийн эсийн хальсны дотор одоо мөгөөрсөн дотор шүмсэн дотор хадгалагдсан тэр мэдээллүүдийг гомдолгүй нэг уйтгалгүй гашуу одоо тэр бүх мэдээллүүдийг устгахын тулд одоо хавсамжлалынуудыг төлөв хийж байгаа. За дээрээс нь мөн ийм эмчилгээнүүд байгаа. Бас байгалийн эмчилгээнүүдийг ашиглана. Тийм халуун эсийг ашиглана. Хөрш шороо шүүдрийн тусдуудыг ашиглана. Гол мөрний аршаан булгийн ундрагаас ингээ гарч ирсэн аршаануудыг ууж өөртөө амжилтдаг. Дээрээс нь усны хөг аялгаа буюу голын жимэнд. Гэх мэтчлэн ингээд байгалийн бас хүчүүдийг буюу байгалийн домч нарын одоо үдсийг бас хэрэгжилж өмчөж байгаа. За мөн нэг зүйл одоо сүүлийн эсийн йог гэдэг эмчилгээ гэж. Тэгэхээр эсийн йог гэдэг эмчилгээ нь юу онцлог вэ гэхээр бид түүний хэлсэнчлэн йог бол маш өргөнгүй байдаг тийм үр дүнтэй. Гэхдээ йог эсийн одоо тийм эд эрхтэн үе мөчөд үйлчилж чаддаггүй. Йог эсийн хальсанд эсийн тэр оршихуун гэд нэрлээд байгаа эрхтэнцэр дотор байгаа тэдгээрийн хальсанд болоод бочингийн ширхэглэгт арьсанцруудад ингээд хадгалагдаад үлдчихсэн цэрэг мэдээлэл гэдэг зүйл тэрэнд бол хүрч бас тэр болгон үйлчлэхгүй гэдэг утгаараа өөрөх нь йогийн үндсэн одоо юу чин зорилго чинь хүний биеийг хөшөөг гаргах тэр шөрмөсний хальсны зөөлөн эдийн булчингийн завсруудад байгаа холбогч одоо эдүүдийн гэж нэрлэе да. Тэрнийг уян харимхай болгох, тэрэн дутагдсан шимт хичээлийг өгөх, тослох, зөөлөх үүрэгтэй. Гэтэл яг нөгөө фрактал бүтэц гэдэг утгаараа явсаар байгаа эс яг адилхан хүний биш хөлтэй гартай амьсгалтай тийм үү. Тэнд бас хөдөлж бэжж өгнүүд нь ажиллаж бэж сая уян харамхай байж тэндээсээ хоолоо идэж шингээж тэндээсээ ургаан алгаруулж тэндээсээ шимэн бий болгодог сүргэн өсөв уургуудаан задлж тижэл болгож махан бидээ өгдөг утгаараа тэднэр йог хэрэгтэй байдаг. Тэр энэ эсийн йог гэдэг эмчилгээг Монгол эмэгтэйд мэддэг байсан. Тэнд байгаа мэдээлэл хадгалагдсан сүрэг мэдээллийг
инээлгэж байгаа задлаа тийм үү? Эсийг ингээд өөрийг нь бацчихсан гомдлын эрчим мэдээлэл. Эсийг ингээд айсаар байгаад ингээд аймхаа болгоод туулаа шиг болгоод хөшөөжгсөн, гацаачихсан хүрдүүдийг нь гацаачихсан тэр айцын мэдээлэл. Эсийг хайраар дутаагаад, халуун галаар дутаагаад хөргөөд царцаацсан. Тэр бүх зүйлүүд тэндээс задарч үж, үгүй болж үж сая тэр нүг далтахамсарт хадгалагдсан гэж хэлээд байгаа сөрөг мэдээлүүд. Сөрөг эрчмүүдийн агуулсан сөрөг мэдээлүүд. Сөрөг одоо хармуу хүлээс баглаас боол тэр зүйлийг задлж байж, инээж байж өөрийнхөө хальсыг, хальсанцруудыг, шүрмсэнцрүүдийг холбогч эдүүдийг, эдэнцрүүдийг сая ингэж буян харамхай болгож хөдөлгөж ингэж тэгээд ингэж хөдөлж бай. Одоо тусан дотор яаж хөдөлдөг шиг бид нар бас үргэлж хөдөлж ингэж амьсгалахтаа хөдөлнө тийм үү? Идэхтэй хөдөлнө, хөдлөхтөөн хөдөлнө, шилжилт хийхтэй хөдөлнө, цусаар урсахтаа хөдөлнө. Гэх мэтлэн маш олон зүйл болж байгаа. За тэрийг нөрөө засдаг эсийн йог гэж хэлж байгаа. За дараа нь онцлогуудын ярьж байна. За дараа нь хөх тэнгэрийн бясалгал гэдэг бясалгал байна. Хүчтэй одоо хүчтэй бясалгалын аяллаа хүчтэй бясалгалын төрөлд багтдаг тийм бясалгал байна. Тэгэхээр хөх тэнгэрийн бясалгалыг нэг удаа хийхэд өвчний нэг үндсүүд нь онгүй болдог. Тэр шинж тэмдгүүд нь эхлээд үндсүүд нь байхгүй болчихмод үндсээс соёолох тэр өвчтэй үр гэдэг юм уу? Үрээс цэцэглэх өвчтэй мод нахаа гэдэг зүйл байхгүй болдог гэдэг утгаараа нэг тийм бас имчилгээ байна. Тэгээд түрүүн хэлсэнчлэн сүнсний догны махан биеийн өвчин байлаа гэж бодоход 80-90% сүнсэндээ зарим өвчнийг ер нь бол 50 болоод 50-аас дээш байж учраас энэ цагт яг арга ертөнцийн одоо янз янзын аргуудаар энэ бодгол биеийг бол эмнэж ангааж сэргээж болж байна. Бид нар сүнсэн бид нар үнэхээр сүнсний домчнор гэдэг юм эмчнэр дутуу байгаа учраас энэ одоо мөхтөнгөрийн бясалгалд бас хүний махан биеийг эдгэждэг эсвэл эдрэх маш таатай нөхцөлийг бий болгочтой. Тийм бясалгалууд байгаа. Бас дахиад оддын бясалгал гэсэн бясалгалууд байна. Оддын орон зайгаар аялаж сүнсний мэдээллүүдийг засдаг. Сүнс өөрөө одоо сүнсний бүтээсэн эсвэл сүнсний амьдарч исэн орон зайгаар явахдаа тэр сүнсэнд тухайн тэр орон зайгаас үүдэлтэй ямар мэдээллийн одоо өөрчлөлтүүд гэдэг юм хоримтлууд байна. Эсвэл тухайн сүнсэнд байгаа тэр тэжээгч эрчим буюу цэнэглэгч эрчмүүдийг нь оддын ингээ орон зайгаар аялуулж байхдаа нөхөд хооллоод хүнслээд ундаалаад явчихаар сүнс өөрөө хүчээр аваад гараад ирдэг. Тийм оддын бясалгал гэдэг бясалгал байна. Ер нь одоо энэ бясалгал юунд илүү тохиромжтой байдаг вэ гэхээр сүнсний гансарлагч нэг айхтар хүчин байдаг энэ цагт хүмүүс тэр болгон мэддэггүй. Тэгэхээр сүнс гансрах маш их хормшигтай. Ерөөсөө сүнс гансарсаар аваад амин тасардаг. Тийм аюултай. Тэгэхээр эзэн өөрөө сүнсээ хайрлахгүй, ачлахгүй, асрахгүй, хүсэл мөрөөдлийн сонсохгүй, сэтгэл зүрхийн өмгийж харахгүй. Сүнснийхаа хийх үүрэгтэй энэ ертөнцид ирсэн сүнсний үүрэг даалгаврыг биелүүлэхгүй. Зөвхөн махан биетэй гэж бодоод махан биенийхээ төлөө амьдраад идээд уугаад өмсөөл зүгээд ингээд яваад байхлаар сүнс зэнд хаягдаад өнчин хүүхэд хаягдсан одоо өнчин амтэн мэдэд одоо гансарч өгдөг тийм аюулыг оддын бурхтын бясалгалаар бас засдаг. Дэмүрийн бясалгал, маягийн бясалгал, атлантын бясалгал, ороны бясалгал, скифийн бясалгал гэдэг ингээд хүчрэх соёл иргэншлүүдийн хөгжил дэвшлийг, оюун санааны хөгжил дэвшлийг, сэтгэл зүрхний хөгжил дэвшлийг, сүнсний тэр хөгжил дэвшлийг авчирч тэр соёл иргэншлүүдийн одоо амжилт бүтээлийг бий болгож байсан тэр үеийн бурхтын ухаан бар гэдэг хүн ухааны бясалгал гэж хэлж байгаа. За дараагийнхан цаг хугацааны ховс гэсэн имчилгээ байгаа. Тэгэхээр энэ цаг хугацааны ховс гэдэг имчилгээ нь өөрөөр хэлбэл цаг ам бидний бид бүгдээрэнд нь одоо бид амьтай ам бай гэж одоо амьдрал байна тийм. Гэхдээ өнөөдөр бид нар эс гэдэг зүйлийг мэддэг болсон учраас эсний дотор дахиад оршихуун буюу эргэтэнцрүүд гэдэг зүйл байгаа. Эргэтэнцрүүдийн нэг бөмбөг гэдэг зүйл байна. Тэгэхээр тэр бөмбөг дотор ам байгаа гэдгийг бол ойлгоход болчихжээ. Тэгэхээр яг тэрэн шиг өнөөдөр бидэнсээ зэрэгцээд маш олон бөмбөгнүүд
эглбүүнсүүд гэж нэрлэдэг байна. Маш олон тийм амьд байж байна. Тэгэхээр энэ олон эсүүдийн аминд одоо амин орон зайд буюу амин зүрхэнд одоо бий болсон гажгийг гэдэг юм уу? Согогийг, цочрлыг, гэмтэл бэртлийг одоо ам үүсэн цаг хугацааны хосонд оруулж амнаас нь ихэд засдаг. Тэр ам бөмбөгнүүдийг эргэтэнцрүүдийг гэмтээсэн тэр таагүй мэдээлэл, сөрөг мэдээлэл, тэр дурсамжуудыг ингээд мартуулаад засах юм хөлтөлтэй. Яг ургийн гажиг дэнээр засдаг. Жишээлбэл ихийн хөвлөд байхасаа гэсэн бол ургийн гажиг засна. Өмнөх насны гэх юм бол мэдээллийн гажуудыг засна. Бүр нэгэн дээд тийшээ явчих. Сүнсний гажиг нь генийн түвшиндээ тийм үү? Би болсон бол генийн гажиг засах гэдэг ингээд ийм олон гажигуудыг энэ орон зайн хос цаг хугацааны хосоор засч болдог. Тэгээ энэ яагаад ийм хос манайд илэрч вэ гэхээр бас нэг зүйлийг хэлье л да. Ер нь манай байгууллага хосоор гарч ирсэн гэж ярьжсэн шиг ховс эмчилгээг энэ дэлхийд анх нээж таниулсан хүн өөрөө Алтайн улсын эцэг буюу Тоолтай Аатай гэдэг үг байдаг. Алтан дээр энэ ариун сударт хэрэгжижтэй байна. Тэгэхээр Тоолтай Аатай яг долоодайч гэж нэрлэдэг Тоолтай Аатай энэ чуун мөр хажир үнэнт чуун мөргөн өөрөө Чингис хаантай өөрийгөө Чингис хаан одоо тэр Тоолтой Аадаг чинь мөргөнийг хүндлээ та бол үнэхээр нарт цор ориг ганцаар юм байна гэх. Тийм агуу мөргөн биднэрт энэ ховсыг зааж байгаа цаг хугацааны ховсон дээр зааж байгаа учраас маш үнцэнтэй, өртөнтэй, өндөр одоо ачт бүгдэлтэй тийм хос байна. За дараагийнх нь бас нэг тийм имчилгээ байгаа. Яг би шинэ имчилгээнүүдэд бас таниулж байгаа явсан да. Тэгэхээр нэг хасын мөргөл, хасын дом гэдэг имчилгээ байдаг. Тэгэхээр энэ ямар учиртай вэ гэхээр өвчнөд мөргөх учиртай. Өвчин болгон тухайн хүний өөрийнх нь алдаа гэдэг юм уу, сэтгэл дутуу байх, хайр инрэл дутуу байх, өршөөд одоо нэгүсэл дутуу байх, оюун дутуу байх, ухаан дутуу байх, тийм зүйлийн одоо хариуд ирж байгаа зүйл байхгүй юу? Өвчин. Тэгэхээр чамайг ухааруулах гэж, чамайг зөв замд хөтлөх гэж, чиний алдааг өөрт чинь таниулах гэж ирсэн энэ өвчнөд талархах байхгүй. Хэрвээ тэр өвчин ирээгүй бол чи мунхагаараа, чи зөрүүдээр, чи архиудаг чигээрээ, чи бусдыг айлган сүрдүүлэх чигээрээ, чи залхуу хойг чигээрээ гэдэг юм. Ингээд амьдрчаад амьдрал магадгүй чи төрөлд орлох тийм аюул нөлөөлөх учраас өвчин ирэхлээр чи яг энэ бүхнийг таниад өвчнөд талархах гэж үздэг. Өвчнөдөө талархаж, өвчнөдөө мөргөж, өвчнөдөө одоо өргөл, өвчнөөсөө өршөөл уучлал гэж, өвчнөөрөө одоо ингээд адистаж энэ одоо өвчин туснаа би ийм зүйлийг ухаарлаа. Би урд нь тэр өвдсөн хүмүүсийг хайрладаггүй, нэмжин сэтгэлгүй байж. Би өвчин тусаад ирэхээр би хүний хайр халамж гэж ямар хэрэгтэй вэ? Би ах トゥ угийн тус юм гэж ямар хэрэгтэй вэ? Эсвэл би өөрийнхөө би хайрлах үн цэнийг би танилаа гэх. Мөргөж сүдж хамгийн том багшаан гэж үздэг тэр өвчнөө дээдлэх юм бол үнэхээр тэндээс авсан ухаалаг таньж чин сэтгэлээсээ тэр ухаарсан зүйлээ өвчнийхээ эсүүдэд эхэлж тэр гомдоочихсан тэр шаналгачихсан адилхан эсүүд ба тэрнээсээ өршөөл уучлал ирснээр байгаад тэр эсүүдийнхээ гомдлыг зөвхөрлийг шаналлыг тайлж тэр дутсан хайрыг нь нөхөж халуун сэтгэлийнхаа одоо галаар ингэж амилуулж ингэж төөн чадах юм бол энэ өвчин идэрдэг гэж үздэг. Тэгэхээр ийм бас нэг хасын мөргөл буюу хасын дом гэсэн тийм нэг юу бас эмгэгдийн маань ухаанаас өвгдийн маань оюунаас бүтсэн тийм сайхан бас эмчилгээ байна. За бас нэг юм эмчилгээ байна. Одоо би товчлоо ярьж байгаа бүүвэн эмчилгээ гэдэг. Мөн хураан эмчилгээ гэж ойлголтууд байна. Тэгэхээр бид энэ хорвоод төрхтөө бүүвэн дуугаар л хүмүүс. Бүүвэн дунд бид уярч, жаргаж, айж, одоо эмээх зүйлгүйгээр бид өснө торсон. Тэгэхээр яг бид хичнээн том болоод явдаг болцсон ч үе ярьдаг болчихсон ч гэдэг юм. Өнөөдөр бид хэд нассан байхаас үл хамааран бидний бие, бидний энэ эсүүд өнөөдөр шин эсүүдийн дотор бий болж байна. Ялах нялах эсүүд өдөр болгон хуваагдчихсан бий болж байна. Тэр эсүүдтэй энэ бидээ бид бүүвэн дуу аяж өгч байгаа юм. Тэгж үежиж яг үрдэн бүүвэн дуу аясан шиг эсүүдээ бас өөрийн үрхэн гэж үзээд үрхэндээ бүүвэн дуу аялаад байх юм бол
бүүвэлээд аргадаад хайран илэрхийлээд халамж анхаарлаа тавиад байх юм бол энэ өөрөө маш олон эрхтний хүчний сэтгэлийн маш олон одоо сэтгэлээс үүдэлтэй сэтгэлийн одоо хямралаас гэдэг юм уу ганцаарлаас гэдэг юм уу унагаас үүдэлтэй уйгашуугаас үүдэлтэй маш олон өвчнүүдийг одоо засаж голомтын үгүй хийж тийм боломжтой байдгаар хүчирхэг тийм бас имчилгээ байдаг. Хураалга бас адилхан. Яагаад гэхээр бид одоо махан биедээ байгаа олон эсүүдэд олон түүнэрсэн оршихуунууд мөн эд эрхтэндээ мөн өөртөө бид яагаад хурагшиг хураалт дуудаж авч болдгоо. Хурмас тэнгэрээр дүүрэн гэрэл байна, солон байна, цацраг байна, од байна, бороо байна. Цэвэр тунгалаг агаар нь байна. Яагаад бид нар энэ эрчмүүдийг өөртөө хураалаад дуудаад авчиж болдгоо. Өөрийнхөө сүнсэнд махан бид өөрийнхөө зүрх сэтгэлд одоо тарих одоо бүх зүйл дутуу байгаа зүйлээ хураалаад авахд чи мэдгүй байж болно чамд юу дутаад байгаа. Гэхдээ чи нэг сэтгэл чинь нэг мал дутаад байгааг мэдрэх боломжтой. Нэг зүйл өгүүлээд байгаагаа нэг зүйл хайгаад ирээд байгаагаа мэдэх боломжтой. Магадгүй тэр ирээд хайгаад байгаа зүйл чинь энэ өдрөгөн энэ амин эрчмүүд магадгүй энэ солонгон эрчмүүд энэ өнгөт эрчим цацраг гэрэл туяадууд байх юм бол чи тэр хураагаар хураасаар байгаад очих боломж өгдөг байхгүй. Тэгэхээр энийг бод таниулдаг бас тийм имчилгээ байна. За гэх мэтлэн бас тоон имчилгээ гэдэг имчилгээ байгаа. Яагаад гэвэл эргэтэн энэ орчлон ертөнцийг юу бүтээсэн бэхээр тоо бүтээсэн. Инженерингийн тооцоог одоо өнөөдөр ярьдаг шиг энэ байшин барилгууд бүгдээрээ тооцоон дээр үндэслэгдэж байгаа. Бүгдээрээ геометр дээр үндэслэгдэж байгаа. Тэгэхээр бүгдээрээ тэгшгэлт томьёон дээр үндэслэгдсэн шиг энэ бидний бие тэрнээс илүү тоон дээр үндэслэгдсэн. Ариун геометр дээр, ариун тоонууд дээр үндэслэгдсэн. Тэр тоонуудыг гажчих юм бол өөрөөр хэлбэл ямар нэгэн байдлаар бид гажаачих юм бол одоо гажаасныг нэг шинж ингээд бид нар ингээд би хүртэл ингээд цэг ингээд алхаж явах хэрэгтэй шүү дээ. Яг л тэр заяа. Бид нар энэ өдөр ийм одоо ингээд байгаа нь өөрөө гажаад байгааг нь хэлбэрлэлтэй. Тэгэхээр энэ ариун геометрийн алтан харьцаануудыг буцаа сэргээгээд тэр тухайн эргэтэнд ямар тоо харьяалагддаг юм. Тэр тооны ямар харьцаа нь алдагдчихад байгаа. Тэгэхээр тэрийг нөгөө нэг засчих юм бол эргэтэн бүрэн бүтэн болчихдог гэж үздэг. Энэ нь өөрөө бид батлагдсан зүйл учраас за бид нэг батлагдсан зүйл гэдгийг юугаар нотлох юм бэ гэж асуувал өнөөдөр юм байна. За дэлхийн өнөөдөр ингээд тэнхлэг нь ингээд байхад яг бас ингээд одоо бид нар шиг нэг бол ийшээ өрүүлсэн шиг дэлхийн ийшээ өрүүлдэг байгаа. Дэлхийн өөрийнх нь хазгай байх ёстой хин. Бүр ийм болоолаа. Энэ гажичаад байгаагийн шинж, өрөөл олцоод байгаагийн шинж. Тоон харьцаанууд алдагдсан гэж эрдэмтэд үзээд байгаа шүү дээ. 314 алдагдчихжээ. Хатах хүч нь суларчжээ. Ингээд налуун одоо 23.5 байсан чинь 24 оны төд болчихжээ гэж байна. Ингээд тэндээс чинь үүдэлтэйгээр одоо үйл зүрний удирдлагын хөтөлшний тэмдгүүд өдөршний харьцаанд өөрчлөгдөж байгаа. Тэгэхээр энийг буцаагаад тэгшилждэг. Тэгвэл бидний нэг ингэсэн мөрийг ингээд тэгшлэх боломж нь хэдэнтэй. Үүнийг тооны алтан харьцаа буюу тоон имчилгээ буюу алтан 6 имчилгээ гэж бас нэрж болдог. За нэг имчилгээ ба. Гэх мэтлэн за өнөрийн имчилгээг бас нэг имчилгээ ярил л да. Хүмүүс бид нар өгдийнхаа эрдэм ухаанаас дэндүү холдчоод маш олон зүйлийг авдрандаа хийгээд хад дараа чойжсон. Тэрийг уудалж чадахгүй тэнд юу ч байхгүй гэж боддог болчихсон учраас энэ имчилгээнүүдийг би таниулах нь зүйтэй гэж үзэж байгаа. За өнөрийн имчилгээ гэхээр ийм тэнгэрт болоод дэлхийн гүнд байгаа өнрүүдээр бүх өвчнийг ангаадаг. За тийм имчилгээ байна. Тэртээ тэргүүд бид хүн одоо мэдчихэж штэ. Өнөөдөр агаар салхины өнөр ямар болчихсон билээ. Хөрш шорооны өнөр одоо унган ариун дагшин байхаас хэр өөрчлөгдсөн билээ. Тийм үү? Гол бүрний усны одоо ариун дагшин чанар бас тодорхой хэмжээгээр алдагдсан байгаа гэдгийг бид мэдчихэж байгаа. Тийм үү? Эргэн тойронд сүрж байгаа байгаль өөрөө нэг хавлах байна. Яг түүнтэй адилханаар хүн бидний өөрийн зүрх сэтгэлийн үнэр гэдэг юм. Хүний үнэргүй амьтан гэж ярьдаг шиг бид хүний үнэрийг гээгээд байгаа учраас энэ ахуйн одоо үнэр бохир байна. Тийм үү? Орон зайн үнэр. Дээрээс нь хүн бидний өөрсдийн сэтгэл зүрхний үнэр таагүй байна. Энэ таагүй үнэрүүд чинь энэ бохир үнэрүүд чинь бидний эсүүдийг бас адилхан бохирдуулаад байгаа. Энэ бидний үнэрийн тарих гэмтэж байгаа шиг тэнд олон эсэнцрүүдийн бас тархинцрууд нь бөмбөгнүүд нь ингээд бас адилхан үнэрийн хордлогонд ороод
угаартаад ч гэдэг юм уу те хордоод гэдэг юм уу эсвэл хангалттай хэмжээний ангилан үнэрээ авч чадахгүй учраас тэнд өвчний одоо үүслийг тээсэн эсвэл эренгүүтээ өвчнөд болоод байгаа эсүүд байгаа гэнэ. Яг нэг хүүхдүүд нөгөө шиг нэг олон өвчин тусдаг. Тэгэхээр нэгэнтээ эхлэхэд байхгүй болчихжээ тэрнүүд хангалттай байхгүй байна. Гэтэл бидний сүнсүү докторгоос ирнэ. Бидний одоо бие дургаж байгаа энэ эдис одоо бодгол биеийн энэ эдисүүд өөрийнхөө хөтөлбөрийн дагуу яг шаардлагатай ох, шим, тэжээл, эрдэс, пужраан авч явах хэрэгтэй. Тэгэхээр тэр зүйлийг нь дэлхийн үнээс гаргаж ирвэл тэр зүйлийг Тэнгэрийн докторгын гүнээс Тэнгэрийн одоос авчраад өнөртүүлэхсээр байгаад ингээд өнөрөө хэмжих боломж өгдөг. За юм байна. За дахиад нэг 5 махбодын хэм тэнцвүүлэх эмчилгээ гэж байдаг. Тэгэхээр эргэтэн бүр одоо нэг өөр өөрийн 5 махбодоос бүтсэн байна. Зарим эргэтэн илүү галан махбодтой зүрхчилдэг. Гэтэ зүрх дан галаас бүтээгүй тийм үү? Галан махбод нь давмааш тэнд усан махбод, модон махбод, шороо махбод, төмөр махбод байж л байгаа. Тэгэхээр тэрэн шиг за элэг гэдгүү модон махбодоос бүтчихжээ. Тэгэнгүүт тэнд гал одоо босууд нь байж та гих мэдчлэн бүр усан баг. Гэт үзэхэд бид энийг тэнцвүүлэхийн тулд яах юм? Одоо нэг л одоо ижлэхэн усаа аваад нэг л одоо жимсээ гэдэг юм эсвэл одоо ногоогоо идээд ингээд махаад ингээд явах нь өөрөө одоо нэг зарим өвчин чинь өөрөө модон махбодын эрчим хэмхэд дутагдлаас үүдэлтэй байгаад байна. Гэтэл нөгөө нэг эрхтнүүд нь болохоор модон махбодын хэм эрчим тэнцвэртэй байгаа. Тэгэхээр чи тэр эрхтнийхэн модон махбодын шимийг гэдэг нь дутагдал хэмийг нөхч байгаа ингээд шиг дам мод идээд байх юм бол тэр бусад махбодын модон бусад эрхтний махбод дээр тэнцвэр алдагдах гээд байгаа байхгүй. Тэгэхээр нэгийгэн идэвхтэй нөгөөгөө сөрүүлэх. Эсвэл тэнцвэрийн алдагдал ийм уялдаа байдаг гэдэг утгаараа 5 махбодын хэм тэнцвүүлэх одоо эмчилгээ гэдэг нь жоохон өрмөц. Махбодыг үүсгэсэн окторгын гэрэл галбаа цацраг туяадыг хэрэгжилж бийжиж тэнцвэртэй хэмэнд нь оруулаад өөрийнх нь үндсэн одоо махбодын хэмийг тэнцвэржүүлэх юм эмчилгээ байж байгаа. За тэгээд бас нэг юм хүмүүс одоо энэ цагт маш урам зориг туцчихсан улмаас өвдөж байгаа. Яагаад тэгэхээр одоо хүн төрөлх бидний нөгөө өөрсдийн зүрх сэтгэлийн боловсрол гэдэг зүйл байхгүй басны улмаас бид хүний зүрх сэтгэл рүү хамаагүй хармуугүй хайр найргүй хилдэг болчихсон. Энэ нь эргээд юугаар хүний урмыг бохож хүний итгэлэг зоригийг ундааж байгаа байхгүй. Тэр хэмжээгээр хүн бид урам зоригийн одоо дутагдлын үүдлээс өөртөө итгэлгүй байгаагийн үүдлээс хинч тэнд зүтгэж яхад нь урамшуулаад сайшаагаар магтаад эсвэл одоо зүгээр сайхан талшгалын үг хэлээд одоо унтарсан урмынх нь галыг одоо асааж чадахгүй одоо асаахан багассан гэдэг утгаараа энэ эмчилгээ хэрэгтэй байдаг. Тэгэхээр энийг хийхэд тулд жишээлбэл эцэг тэнгэрийн голомтын галаар урмын галыг нь урам зэргийн галыг нь асааж бадрааж галан эмчилгээч гэж хэлнэ гэж байна. Эсвэл ижи тэнгэрийнх нь голомтын галаар нэг нөгөө нэг уурал хайрын ирчмээр тэр дутаад байгаа хайр, элбэрэл, инрэл, асрал тэр сайхан одоо зүйлийг нөхөж өгөх юм бол хүн бас тэгтлээ хүний зүрхсэтгэл хатуураад гэдэг юм. Энэ амьдрал түнд хатуун зүрхсэтгэл байх тэр зүйлээс нь бид маш энгийн аргаар салах боломж байд. За дахиад бас нэг энэ цаг үед нийцсэн эмчилгээ хийх л да. Хар окторгон дом гэдэг бас дом. Би сонирхол олон байгаагаас сонирхож чаа тийм. Тэгэхээр одоо хүн төрөлхтөн дээр хүлэмжшүүлж шít. Үнэхээр энэ нэг юм хар нэг юм байна. Үнэхээр болохгүй. Маш их хар эрчим энергитэй дэлхийч ингээ хучигдсан байна, хүн бид хучигдсан байна. Хүний өнгийгээд харсны дотор хар сүрэг эрчим байна, гаднаас нь харсан ч хар бараан саарл эрчим байна. Тэгээ окторгон ертөнцөө харахаар яаж юм олон одоо цоорхоор агаар мандал хурмас давхарт нь үүсчихсэн азооны давхаргаас нь өчнөө олон хортой цэцрэг хар өтгөн хар манай ингээд ийм байна гэдээ гаргаж ирээд байна тийм үү. Тэгэхээр энэ хар за бидээ байгаа ядаж хоримтлагдсан энэ хар бүрхүүл гэдэг юм манан гэдэг юм уу тэр одоо очлогыг бид яг авч л энэ гэж сарниуч л энэ гэж. Гэтэ ахуй маань ийм богино бохор байгаас хүний сэтгэл гэдэг зүйл юм
хар бараан болцсон үед хүний амьдралж байгаа эргэн тойрны нийгэмд маань одоо асар их гэм гэдэг зүйл бүгснаасаа болоод бид үнэхээр хичээгээд ариухан байя, цэвэр тунгалаг байя, гэгээлэг байя гэсэн ч одоо хөндлөнгийн энэ хар эрчмийн одоо цохилт гэдэг зүйл үргэлжлүүлээд яваад бас гэмтээд байгаа. За тэгэхээр энэ хар эрчмийг зүгээр ингээд гадна талаас нь угаагаад гэдэг юм ингээд зайлуулаад байхаас илүүтэй энэ эрчмүүд мэдээлэл тайганхан өсний хуйхнуудад байна. Хуйхны эс дотор нь яг нэг хадгалагдсан. Муухай зүйл боддог бол толгойн үснэ тийм үү? Хармууд одоо бодлоос үүдэлтэй бүх мэдээлүүд миний тухай надад ирсэн болоод надаас үүсэлтэй бүх бодлууд нь эцсийн дүндээ яаж чана тархилгооноос үүдэлтэйгээр үсээр дамжаад цацарч байгаа тийм үү? Амнаас гарч байгаа. Тэр утгаараа энэ үсний хуйх нь хадгалагдсан байна. Бид ингээд хармуу юм дасж гин одоо тэнд ч нэгнийгаа тэгсэн гин энд ч ословаар гарсан гин энд ч дайн байлдаан болж гин гэд ингээд бас ингээд өчнөө ингээд интернетийн донтаа гэдэг юм уу муу юм одоо байлдах одоо юу гэж тийм тэр утга нь өөрөө бидний тэр мэдээлэл нь бидний хүмсгэнд бидний сормоос хурцлагтай байгаад. Гэтэл бид амаараа маш их нөгөө муу бэлэггүй одоо муу ёрын үг гэж ярьдаг шиг тийм үгүүдийг хэлдэг. Дээрээс нь хэлэхдээ бас их тийм одоо ингээл хэрэлдэхтэй хүртэл ам хам ингээл тэр мэдээлүүд чинь ингээд сахалан дээр хурцлагтай. Гэх мэтчтэй ингээд бүх үстэй гэсэн газар болгонд тодорхой тэр орон зайд гэмтээж байгаа мэдээлүүд хурцлагдсан байдаг. Тэгэхээр энийг гаргахад, энийг задлах өнөөдөр хичнээн төгсөмжл, хичнээн чи хөсөө гаргасан ч тэр мэдээлэл хизээч тэнд бүрэн агуулгахгүй байна. Хичнээн сүнсний төвшөндөө буюу мэдээллийн төвшөндөө, энергийн төвшөндөө. Тэгэхээр тэрийг ингээд хуухнаас нь сорж авч гаргадаг. Хуухнаас нь сорж аваад оддын хар нөхрөө гэдэг юм уу? Хөтөргөн хар хүйр хийчдэг тийм аргууд бас байж л. За энэ л өмчлөг маяг байна. Энэ маш яруу олон өмчлөг авах гэдэг байна. Хөтөлбөр сургалтын төвийн талаар та бүхэнд мэдээлэл өгч болох уу? Хөгтөрмөс сургалтын төв яг 17 дахь Номтын тэнгэрээс буудсан алтан гац одны хаан эмгид эцгэдийн ухааныг түгээх эрдэнэ өргө. Би яг нөө ирээдүйн зорилгыг асууж ингээд ойлгоод хариулчих. Тэ? Зөв. Тэгээ энэ цаашдын зорилго алсын хараа юу төлөвлөж байна вэ? Тэгэхээр нөө түрүүн ярьсанчлан Номтын шинжлэх ухааны бүх нээлтүүдийн цаана өнөөдөр ингээд бидний хэрэглээд байгаа тийм үү? Технологи, гар утас, компьютер, сансрын улан антеннууд, сансрын дагуулууд, хөлөг онгоцууд, пуужингууд одоо маш олон зүйлийн цаана маш их нэг эрдэм мэдлэгүүд байна тийм үү? Гэхдээ энэ бүх Номтын тэнгэрээс өвтөлөгдөн бус өндөрлөгдөнө. Тэгэхээр үнэхээр шинжлэх ухаан хөгжиж байна. Энийг хүлээн зөвшөөрнө. Гэхдээ өнөөдөр хүн шинжлэх ухаан хүнийг бүтээгээгүй л байж. Шинжлэх ухаан хүний ур тархигч бүтээгээгүй л байж. Яг үндэ. Тэгэхээр бид нар шинжлэх ухааны одоо хөгжил дэвшлийн маань цэг гэтэл гариг эрхсийг орчлон хорвоогийн гариг эрхсийг хүнтэй, бодголтой, амьтантай, амьдралтай бүтээчихсэн тэр алтан оюунд өвгдийн мэдлэг хоёр маш их ялгаатай байна. Тэгэхээр бид яах вэ гэхээр Номтын тэнгэрийн нэг чиг үүргээ дахиад үргэлжлүүлж байна. Тийм үү? Маш олон мэдлэгүүдийг, маш олон технологиудыг, маш олон чукууруудыг, суу бэлгүүдийг бид энэ хүндрэлтэнд одоо буулгах үүрэгтэй. Тэгэхээр юу гэхээр манай хөгтөрмөс сургалтын төв тэнгэрийн академи болох юм. Ирээдүйд мэдээж олон сайхан чадвартай сүнслэг хүүхдүүд төрж байна. Маш олон гоц авьяастай, содон одоо зөв бэлэгтэй. Тийм олон одоо хөгтөргөөн мундаг сүнсүүд ирж байгаа учраас энэ үйл хэрэг бол тийм хол гэж бол бодохгүй байгаа. Тэгээд
бас нэг зүйлийг хэлэхэд номтын түрүү ярьсанчлан номтын тэнгэрийн мэдлэг ухаан дээр дөрөөлөөд өнөөдөр энэ цагийн шин тухайн хөгжөөд тэгээд өнөөгийн дэлхийн академийн суурийг тавьчихсан тэр газар дэлхийн академи байж. Тэгвэл дэлхийн академийг бүтээсэн энэ газар тэнгэрийн академи бүтэх. Одоо би болох сүндэрлэн босох боломжтой. Буюу сүндэрлэн босох гээд бидний өнөөдөр алтан одоо эрдэм мэдлэгүүдтэй сураад алтан одоо эрдэнийхээ босгоор түнэн дагуулаар орооч гэсэн тэр зорилгодор өнөөдөр биднийг сургаад байгаа. Зорилгодор бид нар номтын тэнгэрийн улаачнаар олноор бий болоод бид олноороо энэ эрдэм мэдлэг түгээг олон сургалтуудыг, олон судруудыг, олон энэ эмнэн домхон аргуудыг бид нар зааж өгöd бид нар тэрийг түгээгээд байна. Тэгэхээр энэ бол Төмөсийн сургалтын төвийн ирээдүйн зорилго, ирээдүйн эцсийн зорилго гэж хэлээ. За баярлалаа. За баярлалаа баярлалаа. Ямар ч байсан тэгээд за танаас сүүлийн асуулт болоход цаашдын хөгжлийн зорилго Галсын харааг ер нь юу гэж тодорхойлж байна вэ? Бидний цаашдын хөгжлийн зорилго гэдэг нь яг мэдээж түрүүн ярьсанчлан хүндрэлтэнд алтан үнэн, алтан мэдлэг, алтан эрдэм гэдэг зүйлийг түгээнэ. Тэгэхээр алтан дэлхийг бүтээжсэн алтан үнэнд мэдлэг дор, алтан гэрээгээ дор, хүндрэлтэн алтан дэлхийгээ сөнөөчихгүй, алтан нараа бохоочгүй, алтан гэж одоо үгүй хийчихгүй орших учиртайг таниулах. Тэр л одоо бидний алтан одоо эрхэм зорилго болчиход байна. Тэгэхээр одоо Тэнгэрийн актан байгуулах гэдэг энэ зорилгоч тэр Төмөсийн сургуулийг байгуулах гэдэг энэ зорилгоч тэр Тэнгэр өвдийн хэлж байгаа алтан эрнийг бүтээх гэдэг зорилго нь өөрөө энэ алтан амь бүрийг хайрладаг зүрх сэтгэлтэй ийм хүмүүс хүндрэлтэн энэ алтан дэлхийд алтан эрэнд амьдрах гэж тэр тэрэнд л хөтлөөд өгч юмсан тэр цаг аль болохоор ойртуулаад өгч юмсан ямар цаг хугацаанд тэр зүйл хийх ёстой тэр цаг хугацаагаас нь хойшлуулчихгүй шиг энэ дэлхий заавал дэлхий бичсэн гар гэрхс энэ тэнд галуу юу одоо галуу нь юулээд энэ алтан гагнаасуудыг салгачихгүй байгаасай гэдэг чин хүсэлдор бид зүтгэж байгаа. Тэгэхээр бидний зорилго ерөөсөө энэ байх. Алтан үннийг таниулах нь. Тэгэхээр манай олон сургалтууд алтан гэж бичигдээд байгаа. Цаанаасаа. За тань. За маш их баярлалаа.